Тамган сүвнэр болсон тул Ганбатад хадгалуулсан тамганы батламж бүр сүг боллоо. Бар жил Барцад мууг арилгахаар сүүлээ хүчтэй шаравсан 7 хоног болж өнгөрлөө. Шок мэдээ хошин тайван нэвтрүүлэг 21 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хүүхэд бүрд мөнгө гэдэг бодлого орхигдож, үхэр бүрд эмэг болж өөрчлөгдлөө. Хүүхэд бүрд өгөх мөнгө байхгүй гэж Монголын өрсийн 9%-ийг нь хассан. Тэгвэл хувийн 5.5 сая үхэр бүрд эмэг зүүх мөнгө бас байхгүй. Өгье гэвэл аргаа олно, өгөхгүй гэвэл шалтгаан олтно. Одоо энэ хаврахад одоо 5.5 сая үхрээ бүгдийг эмэгжүүлнэ. Дэлхийн банкнаас 13 тэрбум төгрөг зээлж үр тавиад үхэр бүрд эмэг зүүнэ. Улсын үхэр байхгүй боловч улсаараа үр тавина. Хүнлэг инэрэнгүй гэхээсээ үхрлэг, эмэгжүү, үхэр Монгол нийгэм байгуулах гээд байна уу? Хувийн мал гэж байхгүй шахам бүгдийг нь нийгэмчилсэн нэгдэл нэртэй улсын малтай байсан хуучин нийгмийн сүнс сэрлээ. Сайд Болорч Чулуун мал ирүүл бол хүн ирүүл гэж алдарт үгээ хэлсэн байна. Ер нь тэгээд мал одоо ирүүл бол хүн ирүүл шүү дээ. Зарим талаар мал ирүүл бол хүн ирүүл гэдэг нь үнэн ч энд эрэм дарааллыг юу гэж ойлгох вэ? Эхлээд мал, дараа нь хүн гэсэн дараалал байна. Хувийнхаа мөнгөөр хувийнхаа малаа эмэгжүүлсэн тохиолдол олон. Харин үүнийг Сайд Болорч Чулуун янз янзын эмэг зүүсэн нь буруу гэлээ. Түүнийхээр бол улсаас нэгдсэн нэг загвараар улс үр тавьж байгаад эмэгжүүлэх нь л цорын ганц зөв юм байна. Харин өмнө эмэгжүүлнэ гэвэл янз бүрийн эмгээр хагас ухс энтэнд эмэгжүүлнэ тэгээд нэгдсэн бүртгэл орч чадахгүй. Хувийн эмгийг нь мул татаж аваад улсынхаар солих юм байна. Яагаад гэвэл 13 тэрбум төгрөгийн үр тавих нь илүү чухал байна. Энийг бол дэлхийн одоо банкны санхүүжилттэй мал амтны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд одоо санхүүжилт гарч байгаа. Эмэгтэй хонь зөндөө байдаг штэ гэдэг хүмүүсийн шүүмжлэлд Сайд Болорч Чулуун бод малаа эрүүлжүүлэх бодлого барьж байгаа гэж хариулв. Өөрийнхөө хэлсэн мал эрүүл бол хүн эрүүл гэдэг үгээ засч бод мал эрүүл бол хүн эрүүл, харин бог мал өвчтөй бол хүн эрүүл гэмээр байна. Мал эмэгжүүлэх буюу индексжүүлэх нь махаа экспортлох, эрүүл болгоход чухал гэвэл чухал. Гагцхүү эмэг нь ид шидтэй ид биш юм. Эмэг зөнгүүд үхэр мал эрүүл тарган болоод л гадаадынхаа шүүрхийгээр нь шүүрэн авч захиалаад бөөн доллар орж ирэхгүй. Бүхэлд нь тогтолцоо хэрэгтэй. Нүүрсний хулгай, хөгжлийн банкны тонуулын хэрэгтнүүд шүүх танхимд багтахгүй байгаа тул журмаа өөрчилж том зааланд хурлаа хийхээр болоод байна. Шорон тийш зүглэх авилгачдын нарийн жим өргөн зам болж шороотоос босч эхэллээ. Хөгжлийн банкны тонуулд 80 хүн ялагдагчаар татагдаж, нүүрсний хулгайд мөн 80 гаруй хүн шалгагдаж байгаа юм байна. Улсын хууль шүүхэд хэрэгтнүүд нь багтахгүй олширч, улсын хурлын танхимд гишүүд нь олдохгүй цөөрч эхэллээ. Ярьсандаа байдаггүй яруу найрагч Мөнхбатаар эхэлсэн болохоос бус бүрэн эрхээс татгалзах өргөдөл хоёр болж, аюур сайхан давхар дээлээ нэг мөсөнд тайлж хаяна гэлээ. Жимэн зам болгоё, жип нь бэлэг болгоё гэж хүмүүс хараал биш ерөөл өргөж байна. Нүүрсний хулгайд нэрэн зарлагдсан 17 буюу ордонд сэрсэн баавгай, тэвнэр зэвсгэлсэн генерал, танин мэдхүйн дамжааны алаг нүдэн бүсгүй, морь биш хүн, мэргэжлийн хяналтын ааги, 5 толгой хайгаад алдаггүй төөрсөн толгой зэрэг улс төрчид одоогоор тагчиг байна. Авилгын индексээр Монгол улс жил бүр ухарсаар 116 дугаар байрт орсон энэ үед засгийн газар 5 иш ажиллагаа явуулахаар баталлаа. Авилгатай тэмцэх 5 үйл ажиллагааг засгийн газрын гишүүд холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Дээшээ харсан 3 шар сэрээ шиг үзүүртэй авилгачдыг авлаж өлгөх иш үсгээр эхэлсэн 5 ажиллагааны шүгэл, шүүр, шувуу зэрэг нэрс нь инээдэн мэт боловч ханиадам юм. 5 ишийн эхнийх нь шүгэл. Авилгыг илчлэн зарлаж, шүглүүлээсэн иргэнийг хамгаалж урамшуулах хуультай болох юм байна. Төр түмнүүдтэй, төрийн тэргүүн хоёр нүдтэй. Олж мэдсэн бол хинч авилгын талаар шүглдэж, эсгэрч, хүүлж, гуугалж, зарлаж мэдээлээд хуулиар хамгаалж урамшуулал хүртэнэ. Нэргүү матаас сэргэн гэж зарим нь болгоомжилж байгаа ч нэргүү биш, нэртэй матаас биш баримт байх юм байна. Хоёр дахь нь шүүр. Төрийг хур хогшрооноос нь цэвэрлэж шүүртэнэ. Тансаг том хаус, тасгаар машинуудаа шударгаар олж авсан гэдгээр нотолж чадахгүй бол цалин орлогоос нь зарлага нь давсан бол туужуурын үс шүүрний үзүүрт өртөх юм байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна зарлага зардлыг нь хянана. Гурав дахь нь шувуу. Уул хаданд нуугдсан шилийн сайн эрчүүд биш улс орон дамжин бултсан шилийн муу эрчүүдийг олж авчирна.
Эрдэнэс 5-7 анхны захирал 10 жилийн өмнө шилэрсэн энэ биш УАЗ 469-оор 4 жилийн өмнө хил гарч Сингапурт улаан өмдтэй зураг авахулт сууга бадамжуунаа гяс эмнэлэгт үзүүлчихэд ирээ гэж хэлээд Америкт орогнол хүсч тэндээсээ лайв хийдэг сайхан бэлэг нарыг шууд зуугаад ирнэ. Энэ бүхэн Солонгос савнгийн дөр эсвэл Холливуудын кино зохиолын мөрөөд биш ээ. Энэ бол бидний бодит байдал. Өнөөдрийн дүр. 5 төмөр замын удаан жаргал зовлонгийн хурдан дээр болохыг зөвхөн Монголдо мэдрэх юм байна. Дөрөвдөх нь шилжүүлэн авах ажиллагаа. Авилгатай тэмцэх газар 2022 онд авилгын 2.5 их 80 төгрөг эд хөрөнгө олж тогтоон битүүмжилсэн. Англид авилгын мөнгөөр авсан орон сууцыг улсын орлого болгосон. Балтийн орчмын нэг улсад авилгын мөнгөөр нээсэн хадгаламж олсон. Энэ бүх эд хөрөнгийг эрүүл мэнд, сургууль, боловсрал, гэмт хэрэгээс сэргийлэх зэрэгт яаж юунд зарцуулах гэдгийг шийдэх юм байна. Авилга том асуудал. Авилгын хэрэгээс хураагдсан эд хөрөнгөнд хүртэл том асуудал болсон байна. Харин тавтах нь шил. Төрийн нэртэй хинээч биш хэдэн улс төрчдийн хөрөнгө олсон компаниудын хаалгыг нээж шиллэх юм байна. Захирал төлөөлөл удирдах зөвлөл удирдлагыг нээлттэй шалгаруулж томилно. Зөвшөөрөл нэртэй хоригуудыг цахин болгож, төшмөлтэй нүүр тулж, гар хүндрүүлж, ханцуу дотроо өгөө аваатай уулздгийг болиулахыг зорж байгаа юм байна. Тэнгэрт 7 нар гарч газар дэлхий хатсан үлгэр шиг арчилсан намд 7 дарга ээлжлэн зэрэгцэн зарласан үйл явдал эцлэгдэв. Улсын дээд шүүх ган төмрийг бүртгэж авснаар муу нэртэй арчилсан нам ямар ч байсан луу данстай болж байна. Өнөөдөр бол бас арслан намын маань гишүүдийн маань одоо илгэн дэвтэж магнаа тэнэсэн юм баярын өдөр болж байна. Эрдэнийн тэрч унтдаг, атгад сэрдэг тамга тэмдэг зүгээр л дурсгал модон сүвнэр боллоо. Тамган сүвнэр болсон тул Ганбатад хадгалуулсан тамганы батламж бүр сүг боллоо. Хэн бүртгэл дансанд орсон байна? Тэр нь тамгаа барих учир шинээр захиалчих нь гэсэн үг юм. Арчилсан нам тамганы сэв ийхүү эцлэгдсэн ч ивэ наах дараагийн асуудал босч байна. Тамганд биш тамийн тогооны үлгэрт гол учир нь бий. Тамгатай тамгагүй хутагтууд тус тусдаа арцгүйж уугуулж амтан хүнд адас өгч сан тавдгаа зогсоож чадах уу? Сэвтэй шаазан шиг болсон арчилсан нам ивийн цавуугаар наалтах уу? Алган дээрээ хагархаа шаазан барьсан бартаа замаар түүхийн үндэг атсан машин шиг арчилсан нам ивийг сахиж сэвийг нааж чадах уу гэдэг дараагийн асуудал босч байна. Хамгийн түрүүнд би сонгуулийн бүтцээ өгсөрн ярилцсан, сонсож чаддаг дарга байна л гэж бодож байна. Сөрч зогсдог сөрөг хүчин байхгүйгээс эрх баригч намын дарга орон зайг нь орлож, шүглүүлээж, шүүр барьж ирсэн. Төрийн ордонд сөрөг хүчин байхгүйгээс уур нь авалцаж үүмэрсэн олон төрийн ордны хаалгыг эвдэж, хашааг нурааж, эрх баригчид өөрийн шүүмжлэлээр өөрөө өөрсөддөө сөрөг хүчин болж ирсэн юм.